хүмүүст зориулж хийгээгүй баггүй юм. Хүнд таалагдах гэж бид нар хийгээгүй. Зүгээр яг энэ манай ингээ баг тойргийн баг дотор байгаа залуучууд л яг ийм зүйл хүсэж исэн. Хөгжимд хайртай болохоор өөрсдөө л зүгээр үзхийг хүссэн тий. Яг хийж байгаа зүйлээ өөрсдөө үзхийг хүссэн. Тэгээд яг зүгээр л ингээ хөгжим сонсоол 20 минут ингээ зүгээр л яг амьд дуулалтай ингээ зүйлийг сонсоол амар гоё мэдрэмж аваа тий. Чийлэлтэй амралтын өдөр гоё хөгжим сонсоо байж байгааг хүссэн байхгүй. Тэгээд яг тэр нь яг л үзэгчдэд буцаад яг тэр байгаар очсон. Тэгэхээр яг нийгэмд угаасаа хэрэгтэй байсан зүйл болоо л гэж бодож байгаа. Нэг юм байна, тийм байна те, хүмүүс юм байна гэл нэг тийм хар бараа юмнууд тэр нь яриад байвал яриа л. Тэгээд яагаад бас нэг тийм дулаан мэдрэмж төрүүлдэг юм сууг байж болохгүй гэж те. Тэгэл бид нар одоо юмнууд болохгүй байна, бүтэхгүй байна гэж шүүмжлэхээс илүү бас болж байгаа сайхан байгаа тийм зүйлсийг олж хараад тэрийг гоё өнгөлөөд бас түгээгээд явбал бас зүгээр юм болоо тий. Тэгээ угаасаа хизээд ер нь хүмүүст чинь тэгэл нэг тийм урлаг entertainment хэрэгцээ өргөлж байж идэг шүү дээ тий. Тэгэл дөөтийн илүү одоо тийм урлаг соёлын юм хүмүүст илүү үржиж одоо хүмүүсийн сэтгэл зүйч гэдэг юм уу илүү бас тийм хүнлэг болно ядчил ямар нэгэн болохгүй байгаа асуудлын дор цаазал шатаа гэдэг хүмүүс багасах байлгүй. За бүгдээ сайн байцгаана уу. Сайн байцгаана намайг Тэгшаяр гэдэг Багтайрыг сувгийн хамтран үүсгэн байгуулагч байна. Сайн байцгаана уу. Болдотор гэдэг найруулагч мэргэжилтэй. За Багтайрыг медиа, Багтайрыг чаналын одоо хамтран үүсгэн байгуулагч, найруулагч байна. Төсөөлжсэнээс болов сайн амир сайн хүлээж авсан. Яг тэр нь ч угаасаа нөгөө бодож исэн шиг гэх юм уу бид нэр эхлүүлэхдээ хүлээлттэй бол маш бага тавихыг зорьсон. Тэгээд яагаад тэгсэн бэ гэвэл ингээд бид нар нэг дугаар цацаад шууд хүмүүст бүүм хийгээд тэгээд тэр маань ингээд тэрнээсээ эхлүүлээд ингээд цаашаа явах биш анханасаа л ингээд урт хугацаагаар харцсан байсан болохоор за эхний дугаараа цацчээ. Тэгээд дараагийн 2 дахь, 3 дахь, 4 дахь гэл ингээд нэг улирал яваад ч юм уу хүмүүст яг хүрч эхэлнэ. Угаасаа тууштай хийх юм бол амжилтанд хүрнэ гэдгийг мэдж байгаа бүгдээрээ гэл ингээд хоорондоо ярилцаал тэгж эхлүүлсэн болохоор эхний эдэн дугаар ингээд хүмүүст маш сайн өрөнгөт ингээд нөө гоё юм бэ. Тэгэл яг хүлээжсэнээс бол маш өндөр үр дүн үзүүлсэн л та. Багтайрыг гэдэг нэр чинь бас их нэлээд удаан бодож иж өгсөн юм аа. Ямар ч байсан Монгол нэр өгөх хэрэгтэй. Тэгээд одоо нөгөө сошиал дээр ингээд YouTube дээр тавьж байгаа юм чинь бас мэдээж зөвхөн нөгөө нэг Монголын үзэгчд гэхгүйгээр бас гадныханд бас ингээд яах хэрэгтэй, түгэх хэрэгтэй. Тэнгүүд бас одоо ингээд Монголыг бас нэг илтгэсэн тэгээ тийм Улаанбаатар хоттойгоо уялдаа холбоотой тийм нэр байх хэрэгтэй байна гэл тэгэл хайж байгаа л бодож өгч ирсэн нэр. Тэгээд Багтайрыг чанал Багтайрыг гэдэг бол одоо манай Улаанбаатарын бас нэг бүс шүү дээ тий. Тэгээ энэ бүс нутаг энэ тэр одоо энэ бүсэд бас их тийм олон урлаг соёлын газрууд байдаг. Тэгээд яг түүхийг авч үзэх юм бол бас нэг юм Улаанбаатарын тийм анхдагч нар соёлын тийм түүхэлд бас явагдчихсан газар ч гэдэг юм уу те. Багтайрыг 40,000 нотын төв бол эндээс ингээд нэг тийм орчин үеийн урлагийн тийм өмдөсөөр явагдчихсан. Тэгээл тэндээс ингээд түүхэгдээд явжээс одоо юу гэдэг фэнсний соёлч гэдэг юм уу те. Энэ хөгжим урлаг ор сайхны бас үүсчихсэн. Тэр тэнгууд одоо манахаас ихтгэж ажлууд ч гэсэн ингээд бас түүгээж ингээд 4 сар үрийг хамраад хүмүүст хүрэх тэр бэлтгэлийн бас бодсон. Нөгөө талаас нөгөө яг үгчлэн утгачлаад явах юм бол нөгөө тийм аливаа юм ч нөгөө жижигээс том руугаа явдаг шүү дээ. Тэгээд би нэг шүлэг уншиж ирсэн юм аа. Тэгээд тэр нэг шүлгийн хэсгээр ингээд англи хэл дээр шүлэг уншиж ирсэн байхгүй. Тэгээд ерөнхий агуулга нь болохоор ингээд нэг тусал ус ингээд тийм агуу том далайг одоо үүсгэдэг ингээд нэг юм ширхэг илс бас юм
том хэмжээний газрыг үүсгэдэг гэсэн тийм агуулгатай шүлэг байсан. Тэгээ тэрнээс бас ер нь сэтэл авсан. Эхнийд нөгөө цацагдсан дугаар бол их шилэн, дуучин их шилэнгийн дугаар байсан. Гэхдээ бидний бичлэгийн хувьд болохоор 5 дахь оролцогч байсан гэх юм уу. Production багийн хувьд тэгээ бид нар эхлээд нөгөө бичээл ингээл юмнууд дээрээ чинь ингээд дандаа алдаа оноод гараал явна. Тэгээд эхний дугаар дээр юм дээр алдсан юм ингэж явж байгаа. Тэгээд 5 дахь бичлэг яг дуучин их шилэнгийн дугаар байсан. Тэгээд бид нар нөгөө production дотроо ярьж байгаа. Энэ 5-аас алийг нь гаргах вэ хамгийн ихэнд. Тэгээд энэ дугаарыг нь сонгоё гэж тэгээд цацсан. Яг их шилэнтэй ингээд бэлтгэл хийгээд дугаар маань үнэхээр сайхан болонгууд ингээд тэрэндээ бид нар өөрсдөө бас ингээд баярлаад ханаад тий. За энэ өстой гоё боллоо. Нэг ерөөсөө цацгыг л бодож ирсэн болохоос шүү дээ. Нөгөө нэг талын тэр цогч ирэх юм талын юм ерөөсөө хаагаагүй бодолцоогүй байсан л да. Тийм. Тэгээ бидэнд бас маш том сургамж болсон тэр. Тийм. Тэгээ бас одоо тэгээ дараагийн одоо юм дээрээ артистууд оролцуулах дугаарууд дээр бас одоо тэрэн дээр бас нэлээд хянаар ажиллаж байгаа. Тийм. Ямарчсан Багтайрыг лайв сешн бол сая бас анхныхаа Багтайрыг лайв концерт гээд хийлээ. Амьд хөгжмийн 6 хамтлагууд цуглуулад бас Монголдо өөрсдийн гэсэн сонсогчдтой том хамтлагуудыг цуглуулж чадсан байгаа. Тэгээд энийгээрээ бас залуучуудыг 2000 залуучуудыг цуглуулад нэг орой маш гоё тоглолтыг хийсэн. Тэгээд бид нар энэ улиралдаа нэг ийм лайв концерт хийн гэдэг зорилго тавьсан байгаа. Тэрнээс гадна манай сувг бол яг сувг гэдэг нэр байгаа. Тэгэхээр ганцхан лайв сешнээс гадна олон төрлийн одоо Берлин хэв маяг, хотын хэв маяг тэгээд подкастууд, ярилцлагатай нэвтрүүлгүүд тэгээд влогууд гэдэг ч юм уу ингээд бас салбарлаад явна. Тэгэхээр яг тэрэн рүүгээ бас одоо яаж ажиллах вэ гэдэг явчихын. Тэгээд эхлээд бол бид нар эхэлж байхдаа зүгээр л лайв сешнээс ингэж хийгээл энэ подкастаа хийгээл ингээл тэнд влогоо хийгээл ингээл хийсэн чинь ганцхан лайв сешны цаана бол маш их ажил өрнөдөг болохоор тэрнийхээ ингээд цаана гарч чадахгүй бол ачаал нь маш их болж байгаа. Тэгээд бас багаар өргөжих шаардлага тань тэгэл багаа ингээд улам томсгоол ингээл явчихын тийм зорилгоудтай байгаа. Үнэхээр бас чадвартай хүмүүсээр бүрдүүлсэн. Тэгээ бас энэ олон хүмүүсийн хичээл зүтгэл, мэдлэг туршлага, тэгээ сэтгэл байгаа учраас бас одоо ингээд гайгүй явж байгаа гэж тийм. Тэгээд баг бүрдүүлэлтнэр бол яг тэгшээ маань ингээ хөгжмийн талын би өөрөө одоо видео найруулагч мэрэгчлээ тэнгуүч нэг аль нь нөгөө бас салбартаа бас ингээд удцсан ч одоо айшин гэхдээ бас нэг тодорхой хэмжээний бас нэг 10-аад жилиг бас ингээд нэг энэ одоо хийж байгаа ажилдаа зориулсан учраас нөгөө энэ ажлуудыг хийж явах хугацаанд бас маш олон бас ингээд мундаг залуучуудтай танилцаад тэд нартайгаа гоё юм найз нөхдийн гоё дотны харилцаатай тийм хүрэл үүссэн байсан. Тэнгүүд одоо ингээд хөгжмийн болоод видеоны талын ингээд хоёр хүрээлээ бас ингээд нэгтгээд тэгээд ингээд нэлсэн чинь бас ингээд айгуу гоё баг бүрдээд тэгээд одоо манай хөгжимчтэй байна бас ингээд мундаг хүмүүстэй цуг тоглолдог, лаглаг хамтлагуудтай цуг тоглолдог. За манай зураглаач нар байна. Бас ингээд студиуд одоо компаниудын бас ингээд ерөнхий зураглаачийн нэгдэг ч юм уу кинон дээр ингээд зүчнээ олон ажилласан хүмүүс ч гэдэм үү баримтат кино, клип мейкерүүд ингээд ер нь бол тэгээд хамгийн гол нь нөгөө бидний бас нэг юм нөхөрлөлийн юм байсан учраас гоё ингээд анхны одоо санаачилсан энэ санаачлагыг нөгөө хэд маань бас дэмжиж тэгээд за бас ингээд манад нэг юм гоё халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн юм контент бас хэрэгтэй нийгэмдээ хэрэгтэй байна. Тэгээд найзууд нь бас ингээд танаа дэмжиж хэдүүлээ гоё ингээд нэг баг болоод орё гэж сэтгэлээрээ яг бүгд ингээд тал талаас ерөөсөө хин хинд нь ямар техник хэрэгсэл юу байна? Би юугаар тусалж болох вэ? Надад ийм юм байна гэл яг тийм хүмүүс цуглаад хийсэн. Тэгээ яг энэ нөгөө нэг контент бүтээх явцвал нэг тийм гоё жаргалтай ажилдаг. Бүгд л ингээл эргэл харангуут бүгд л камераар бичиж явахдаа л хөгжмийн хэмнэлд орцсон ингээл танараа хийж явахдаа ингээл толгоон тогтсон инээсэн ингээл тэгэхээр ингээд нэг тийм аз жаргалтайгаар ер нь юм хийж байгаа болохоор магадгүй бас ард нь хийж байгаа хүмүүс нь өөрсдөө ингээд дуртай. Тэгээд тийм одоо ирч хүч энергиэр хийж байгаа болохоор бас нөгөө хүмүүст хүрэхтэй ч гэсэн бас бүтээгчдийн тэр нэг тийм сэтгэлийн
жаргалын юм бас үзэгчдэд очдог байхаа л гэж бодож байна. Баг бол олуулаа, зураглаач нар 6-д олуулаа. Тэгээд хөгжимчд маань бас 5 зургуулаа гээл. Тэгээд үзэгчд ороод ирнэ. Зурагчаан, тэгээл сэтгүүлчд гээл ингээл манай баг бол яг 20-30 олцдог. Тэгээ бичлэгийн өдөр дуслаа араас нөгөө бардагш ажлууд, пост бардагш ажлууд эхлэн эдит тэгээл өнгөтэй авил. Тэгээд нэг контентоос ч нөгөө богино рилсүүд гарч байгаа. Тэгэхээр энэ бол нэг дугаар дээр баг 2-7 оны ажил болж байгаа юм уу? Нөгөө энэ дуу гэдэг чинь ерөөсөө нөгөө ганцхан нөгөө дуучны ажил биш те. Яг тэрний хөгжмийг одоо ингээд бүтэн болгож байгаа яг бүтэн багийн ажил байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг одоо манай дугаарууд бол тийм маш задгаа гэрэлтэй явдаг. Тэ ингээд дуучид болон хөгжимчид арын хэсэг гэсэн юм гэрлийн ялгарл байдгүй. Бүгд яг ингээд нэг юм жигд харагддаг. Тэгэхээр бол энэ хүмүүс ингээд яг жигд бүгд ингээд хичээж ажиллаж иж энэ дуу сайхан бүтээл болоод хүмүүст хүрж байгаа гэдгийг бас ойлгуулахын тулд бол одоо тийм шийдэлтэй явдаг. Тэгээд бас эвлүүлгийн хувьд ч гэсэн ингээд зөвхөн дуучнаа ингэж голлож харуулад авах штэ. Хин хаана яг ямар хөгжмийн парт тоглож ин тэ. Яг энэ үед нь ийм хөгжим дуурдаг юм шүү. Энэ үед нь энэ хүн ингэж тоглож байгаа учраас бас ингэж явж байгаа. Энэ үед нь дуучин одоо яг өнгөө ингэж авахын тулд ийм мэрэлт хичээл ингэж гаргаж байгаа гэдэг. Аль болох нөгөө нэг энэ дуун дээр нөгөө бүх хүний ажиллагааг харуулах тийм зорилготой эвлүүлэг хийгддэг. Тэгээ бас дундуур нь дууны түүхүүдийг ярьдаг, дурсамжийг нь ярьдаг. Тийм одоо найруулгын онцлог гэвэл одоо тэр л юм да. Үзэгчтэй явснараа илүү амьд болж байгаа юм л да. Энд магадгүй нөгөө үзэгч байхгүй, зөвхөн камерууд байгаад арын ажилчид байх юм бол одоо манай артистууд хөгжимчид дуучид маань зөвхөн нөгөө камерт хандаж зориулж тоглох. Нэг үү тодорхой хэмжээнд бид нар ингээд өөрсдийнхөө нөлөөг оруулж байгаа гэж бодож байгаа хөгжмийн салбарт яаж оруулж байгаа вэ гэвэл нөгөө л нэг амьд тоглолт, амьд дуулалт, амьд мэдрэмжтэй. За ингээд дуучин дуулж ирсэн тэгэл зогслоо, хөгжимчид даг зогсон тий. Тэгээ үргэлжлүүлээд үзэгчдийн реакшн ингээд аваад дараа нь үргэлжлүүлээд эсвэл үзэгчид хамтдаа дуулаад ч юм уу тий. Ингээл яг тийм амьд зүйл баггүй. Амьд харилцаа яваад байгаа. Тэгэхээр нөгөө бид үзэгч ч гэсэн зарим хүмүүс нөгөө ам байрна гэж ярьдаг те. Дуучтайг ам барьж гин. Эсвэл одоо дуучид дуулж чадхаа болцсон байна. Хөгжимчд нь гар барьдаг. Тэгэл ингээл ер нь хөгжмийн салбар руу илүү ингээд чиглэсэн уран бүтээлчдэр өрсөн юм амар олон сөрөг зүйлүүд байдаг. Тэгээ тэднийг бид нар угаасаа ингээ амьдаар хэрэг бидэрт нөгөө амьдаар тоглох боломж нь байгаад тэрийг дуургах газар нь, тэрийг дуургах тоног төхөөрөмж, тэрийг дуургах одоо заал ингээд орчин байвал чадна шүү, чаддаг уран бүтээлчд Монголд ингээ байгаа гэдгийг үзэгчдэд ингээ хүргэж байгаа. Тэгээ энэ нь бол ингээд эерэг юм нөлөөлөл, эерэг хандлагыг ингээд хүмүүст бий болгож байгаа болов гэж бодож байна. Тэгээ тэрнийхээ бас үрэн сая бас бид нар тоглолтын дээр бид нар бас яг анзаарч ирсэн амьд хөгжим тайртай одоо амьд хөгжим рок хамтлагууд эхэлтгүүгээр ерэн зүгээр амьд хөгжим гэдэг зүйлд ингээд дуртай хайртай хүмүүс маш их байт юм байна. Тэгээ буцаадаас ингээд энэ зүйл сэргэж гин. Тэгээд урсгалын хувьд ч гэсэн бид нэг юм юу гэдэг нөгөө нэг сая нэг хэсэг зарим нэг урсгалууд ингээд хүчтэй байсан бол буцаад нэг арай өөр урсгал бас хуучин нөгөө хүчтэй байсан урсгалууд унаад буцаад одоо гарч иж байгаа юм шиг тийм мэдрэмжүүд өгсөн. Тэгэхээр ер нь бол нэг юм зөв хандлагыг бий болгож байгаа болов гэж бодож байна. Тэгээ бид нарт ер нь манай Монголын улсын юмд амар хэрэгтэй байсан. Caught in your euphoria. Бусдын лаг унтраалаа гэж чиний ла тод гэрэлтэхгүй гэдэг тийм үг гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бүгд тийм яг лаата хүмүүс байгаа байхгүй. Бүгд тал талаасаа лагаа авчираад тасаагаад илүү тод хамтдаа гоё гэрэлтэж байгаа. Тийм тэгээд хамтдаа ингээд гэрэлтүүлээд ийм дулаахан сайхан зүйлийн нэг хэсэг болж байгаа бүх хүмүүстээ алтан байгууллагуудаа баярлалаа. Айгуу гоё хүлээж авч байгаад үзэгчдэд баярлалаа гэж хэлээ. Тэгээд цаашдаа улам ингээд үргэлжлүүлээд тууштайгаар ингээд таамтай Монголынхаа гоё уран бүтээлчдийг хүргэсээр байх болно. Амьд тоглолтуудыг тэгээд бидний нэг сувгийг голон дэмжээрэй. Тэр нь яаж дэмжих вэ гэдэг л бас амар шамжхан. Манай сая нэг судалгаа гарсан чинь судалгаа гэдэг нь YouTube-ийнхаа судалгааг бид ингээд хараа үзсэн чинь манай сувгийн үздэг хүмүүсийн
85% дагахгүйгээр зүгээр үздэг. 15% нь яг subscribe хийж үздэг юм лээ. Тэгэхээр тэр 85% байвал одоо жишээл манай сувг маш олон дагагчтай, бүр олон дагагчтай болох гэсэн юм. Тэгэхээр яг сувгаа ингээд дагаад таалагдвал бас шеэрлээд, таалагдахгүй бол комментээ бичээд өөрсдийнхөө сэтгэлийг нь үлдээгээд байгаарай. Тэгэх юм бол бидэрт илүү улам ингээд цаашлах хүч болно. Тэгээд ер нь бол маш гоё эерэг хандлагатай байдагт баярлалаа. Тэгээ нэг алдаа оноотой байгаа. Гэхдээ эргээр хүлээж авдагт баярлалаа гэж хэлье.